Сайн байцгаана уу? За, ми мамагийн 7 дахь дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Энэ удаагийн дугаартаа QE Education Group-ийн үүсгэн байгуулагч Захирал Алтан Сорогчигээ урьж оролцуулж байна. За, та үзэгчд маань бас өөрийгөө товчхон танилцуулбал. За, сайн байцгаана уу? Намайг Алтан Сор гэдэг. За, би 3 хүүхэдтэй. За, том охин маань 14-тэй, дунд охин маань 10-тай, бага нь 4 настай. Тэгээд QE Education Group байгууллага маань яг хүүхдийн төлөө тэр тусмаа одоо бага боловсрал, сургуулийн өмнөх боловсрал чиглэл рүүгээ одоо үйл ажиллагаа явуулдаг ийм байгууллагыг үүсгэн байгуулад ажиллаж байгаа тийм юм байна. За, QE Education Group маань дотроо маш олон одоо чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа харагдсан. Энэ талаар та танилцуулбал. За, ер нь бол бид нар Q-Kids гэдэг одоо 2-5 насны хүүхдийн цэцэрлэг, тэгээд Q Institute буюу одоо 6-аас 12 насны хүүхдийн одоо хүүхд хөгжлийн төв. За, тэгээд EQ Kids гэдэг одоо төсөл брендийг бас бий болгоод бас ажиллаж байгаа. Энэ нь маань хүүхдийн сэтгэл хөдлөл, EQ чадамж тийм ээ, нийгэмшгүй чадамжийг одоо бий болгоход зориулсан контент, ном, тэгээд хөтөлбөрийг одоо бэлддэг ийм одоо төсөл байгаа. За, мөн бид нар өнгөрсөн жил яг Nati Scientist гэдэг дэлхийн 145 орнд одоо үйл ажиллагаагаа явуулдаг. Хүүхдийг одоо шинжлэх ухаан дуртай болгох, шинжлэх ухааны одоо гайхамшигыг мэдрүүлэх тийм ээ, бага наснаас нь яг одоо энэ чиглэл рүүгээ маш сонирхолтой аргаар одоо сургах тийм STEAM science, technology, engineering, art and mathematics гэдэг одоо дүгнээ энэ STEAM одоо боловсролыг одоо дэмжих үүднээс Nati Scientist гэдэг одоо лабораторийг Монголд одоо албан ёсны франчайз эрхтэйгээр оруулж ирээд ажиллаж байгаа. Тэгээд ерөнхийдөө бидний хувьд бол одоо хүүхдийн одоо боловсрал тэр тусмаа одоо хүүхдэд хэрэгтэй тэр чадварууд тийм ээ, чадвартай бас нэг уян чадварууд одоо хөрвөх чадварууд гэж нэрлэдэг байгаа шүү дээ тийм. Энэ чадварууд дээр илүү төлхөө анхаарч цэцэрлэгтээж тэр хөгжлийн төвдөөж тэр одоо олон нийтэд ганцхан хөгжлийн төв хүүхдийн цэцэрлэгтэй гэд хангалтгүй санагдаад тэгээ номороо дамжуулаад хүүхдүүдтэй гаргаж байгаа одоо бүтээгдэхүүнүүдээрээ дамжуулаад маш олон зүйлийг хийгээд санаачлаад явж байгаа ийм байгууллага байгаа. За, үзэгчд маань бас харж байгаачлан яг одоо битүүрийн ярилцлага Nati Scientist лабораториос үргэлжилж байгаа шүү. За, Алтан Сорогчээс дараагийн асуулт асуухад одоо нөгөө 0-оос 3 насны хүүхдүүдийг одоо ээж нь гэртээ харж байгаа тийм. За, магадгүй 2 нас хүрээд цэцэрлэгт өгчөж байгаа. Тэгэхээр энэ хугацаанд хүүхдүүдтэй хамгийн их тулж ажиллаж байгаа хүмүүс нь ээж өөрөө байгаад байгаа. Тэгэхээр нөгөө ээжүүд нэг арга барилаа олдгоо шүү дээ. Би нөгөө яг Монгол арга барил гэхээр нэг бас байхгүй ч юм шиг. Тэгэл би ингэх хэстэн болов, тийх хэстэн болов, ер нь яаж хүүхдээ хүмүүжүүлэх хэстэн болов гэж эргэлзэж төрсэн хүмүүс айгүй их байдаг. Тэгэхээр яг энэ 0-оос 3 насны хүүхдүүдийн онцлог юу юм те, юуг сургаж өгөх ёстой гэдгийг энэ хугацаанд. За, ерөнхийдөө ер нь бол нөгөө хүүхд маань 0-оос 3 нас за тэр тусмаа яг одоо дөнгөж ихээс төрөөд те ээж нь өөрөө одоо 2 жилийн декрет авах ёстой гэж үздэг штэ хуулиндаа. Тэгээд би энийг айгүй зөв гэж одоо боддог. За, миний хувьд болохоор өөрөө яг уу энэ болгоныг ингээд бас ээж хүний хувьд те өөрийнхөө туршлаган дээрээ ингээд судлаад явдаг. Тэгээд өөрөө болохоор нөгөө ажил ихтэй. Ерөөсөө декрет энэ төр бараг авахгүй шахуу бараг ингээд 3 сар 4 сартаад нь хүүхдээ орхиол ажилд орж исэн тийм удаа байдаг. Тэгээд одоо яг ботхоор нөгөө ээж хүүхдийн ээнэгшил гэж нэг зүйл байдаг те. Энэ бол маш их чухал. Тэгэхээр ээж нь өөрөө хүүхдтэйгээ хамт те 1-ээс 3 нас хүртэл за 1-ээс 2 нас хүртэл нь ядаж те хүүхдтэйгээ хамт байна л гэдэг өөрөө айгүй маш том зүйл. Тэгээ дэрэгдэн байна л гэдэг хүүхдээ зүгээр л тэврээд те хүүхдтэйгээ ярилцаад те хүүхдээ өөрөө хөхөөрөө хооллоод тэгээд хүүхдээ өөрөө бор хоолнд оруулах те тэр чин хөлд оруулах энэ төр гэх бүх процессуудыг ингээд өөрийн биеэр хийнэ гэдэг өөрөө асар том одоо хүмүүжил төлөвшлийн эхлэл тэр хүүхдийн сэтгэл зүйн хувьд эрүүл байхын маш том эхлэл гэж одоо
энийг бүр үнэхээр өр дээрээчдэр тэгээд ер нь бол судалгаа шинжилгээ олон зүйлээс бол энийг харж уншиж судалсны үр дүнд ийм л юмыг хэлмээр санагддаг. Тэгэхээр нөгөө ээжүүд маань би одоо нөгөө гэртээ 2 жил суучлаа тий. Надад бол одоо би ажиллаа хийхгүй байна. Бусад хүмүүс ингэж байна гэл ингээд айгүй их сэтгэл зүйн хувьд өөрсдөө ч гэсэн юм докторгүй байдалд айгүй их байдаг. Гэхдээ энэ бол бидний хүүхдийнхээ ирээдүйд оруулж байгаа маш том хөрөнгө оруулалт юм шүү л гэж дахин хэлмээр санагддаг. За мэдээж яг уу хүүхдийн тэр хугацаанд бол одоо хүүхдээ хэрхэн одоо төлөвшүүлэх үү тийм ээ одоо боловсралт нь хэрхэн анхаарах уу гэд. Тэгэхээр нөгөө л бид нарын одоо баг гэхгүй те одоо тэр хүүхд ойлгодог болов сонсдог болов харддаг болов мэддэг болов гэж хэдэн сартаагаас бид нар ч ингэ хараалт гэдэг штэ. Гэтэл яг үүндээ хүүхэд бас эргэн тойрноос хараал суралцсаал явж л идэг те. Тэгэхээр бид нар буцаал нөгөө хүүхэдтэй яг насанд нь тохирсон үлгэрийг уншиж өгөх те ярилцах. Наа захын л нөгөө хүүхэдтэйгээ бага насанд маш их ярилцаад ирэхээр л хүүхэд чинь нөгөө яриа хэл ярианы хөгжил одоо өндөртөө те. Ээж нь айгүйх ярьдаг, аав нь айгүйх ярьдаг нөхцөл хүүхдийн хэл ярианы хөгжил өндөртэй болох жишээний те гих мэдчлэн байдаг. За EQ буюу яг сэтгэл хөдлөл мэдрэмжийн хувьд бол мэдээж 0-3 насны хүүхдийн хувьд за 0-3 гэж бас хэд төвшөрөхгүй ерөнхийдөө нөгөө бага насны одоо 5 хүртэлх насны хүүхдүүдийн хувьд бол яг ингээд нэг юм фантастик буюу одоо төсөөлөн бодох те ингээд ийм үлгэрийн тийм ертөнцид өөрсдөө баг амьдарч идэг бүхэл зүйлд итгэдэг гэж хэлж болно те одоо бодит зүйл гэхээсээ илүү бүхэл одоо тийм хувьсан өөрчлөгдөж идэг бүхэл зүйлд итгэдэг. Тэгэхээр тэр хүүхдүүдтэйгээ илүү одоо эцэгчүүд маань маш их цагийг тоглож өнгөрөх те за хамтдаа тоглох тэгэл одоо үлгэр ярих үлгэр дотроо өөрсдөө орох тийм ээ үлгэрээр дамжуулж хүүхдийг одоо хөгжүүлэх үлгэрээр дамжуулж одоо сайн мууг ялган салгаж өгөх гэдэг ч юм уу энэ зүйл маш их хэрэгтэй байдаг. Тэгэл одоо наад зах нь одоо хүүхэд бүр бага наснаасаа ингээд анзаардаг бол өөрсдийнхөө мэдрэмжийг илэрхийлж идэг. Жишээлх юм бол ээжийг би айгаад байна гэл тэ харахуугаас айгаад байна. Би аалзнаас айгаад байна ч юм уу. Би динозавраас айгаад байна гэх мэтчлэн ингээд хэлдэг. Гэтэл ихэнх тохиолдолд одоо мангас гэж байдгүй маа. Ээжийнхүү гэл ингээд орхичдаг тэ. Гэтэл мангас гэж байдгүй маа биш. Тэр хүүхэд нөгөө төсөөлөн фантази ертөнцтэй биш тэ. Тэгэхээр нөгөө хүүхдтэйгээ чи мангасаас айгаад байна уу хаана байна яагаад айгаад байгаа алийг хоёулаа зүгтэх үү нуугдах уу ч юм уу те за тэгвэл хоёулаа ингээд нэг осондоо тэр айсан мэдрэмжийн үгүй болох асуудлуудыг нь бол хийх ёстой тэгжээж нөгөө хүүхэд маань дараагийн удаа за яг тэр удаа мангасаас одоо бага насндаа те мангас ч юм уу үлгэрт гарсан тэр амтнаас айжиж болно гэтэл том болоод ирэхээрээ бас нэг зүйлээс айн тийм үү бас нэг бодит зүйлээс айн тэр мэдрэмж бий болно тэр үед нь нөгөө мангас байдгүй маа гэдэг шиг нөгөө эцэг их нь өөрийг нь сонсохгүй, тоохгүй одоо мэдрэмжийг нь үл томсорлоод байх юм бол нөгөө хүүхэд маань буцаал одоо намайг сонсдгүй юм чинь, намайг ойлгохгүй юм чинь би одоо заавал эцэг ихтэй энэ талаар хэлэх шаардлагагүй гэдэг ийм өнцгөөс одоо хандаж эхэлдэг. Тийм учраас аль болох одоо тэр мэдрэмжийн сонсож баярлж байгаа бол баярлж байгаа тий. Тэгээ ер нь бол яг эцэг эхчүүдийн хувьд бол нийтлэг нөгөө одоо яг би бол илүү нөгөө сэтгэл хөдлөл нийгэмшгүүн талын юмыг аягүй их одоо бага наснд төлөвшүүлэх тал дээр маш одоо санал нэгтэй байдаг. Тэр утгаараа ч бас энэ талаар яриад байгаа. Тэгэхээр нөгөө тэр нэлхай амтныг тэр нэг жоохон дөнгөж одоо те өөрийгөө ч ингээд мэдхгүй энэ жоохон нөхрийг нэг л их боловсрал те одоо юу гэдэг юм сургах, цээжлүүлэх, тоо бодуулах, үсэг цээжлүүлэх гэдэг ч юм уу. Энэ бол нэг тийм нэгдүгээр тавих асуудал биш юм шиг санагддаг. Харин түүнийг яах вэ гэхээр сэтгэл хөдлөл, мэдрэмж, өөрийгөө таних процесс тийм ээ. Юуг мэдэрдэг, яадыг, тэрийг нь илэрхийлүүлэх, гадагшлуулах гэдэг ч юм уу. Энэнд одоо илүү анхаарал тавьж сурах нь илүү чухал байдаг. Тэгэхээр нөгөө хүүхэд маань одоо юу гэдэг эцэг эхчүүдийн дунд нэг юм нийтлэг ойлголт байдаг нь одоо сэтгэл хөдлөл, мэдрэмж талаасаа юм
бүхэл зүйлийг ингээ хүүхэд бол баяртай байх хэвээр дандаа л инээж байх хэвээр тий дандаа л ингээл алгаа ташаал тоглоол инээгээл гоё одоо гэгээлэг байх хэвээр гэж одоо боддог. Гэтэл яг л одоо хүүхэд гэдэг чинь бид нартай адилхан тий яг л одоо ингээд стресст нь уурлна бухимдна өөрт нь одоо таагүй зүйлүүд одоо илрэн тий сэтгэл санаа нь одоо тавгуутна. Тэгэхээр тэрийг ингээд зүгээр л нэг юм хувцас шиг сольчих гээд байдаг тий. Нөгөө бохир хувцсыг солиод өмсөөрөө гэдэгтэй адилхан уурлаад явж ивэл чи юундаа уурлаад байгаа. За аль инээч гэдэг ч юм уу тий. За ээж охин инээч инээх хэрэг хөөрхөн харагддээ шүү дээ. Ингээ уруугаар царай муухай байдсан шүү дээ. Энэ бол наад захын хүүхд нэгсэндээ таныг өөрийг нь одоо урваацсан жоохон гундсан те гуниглцсан байж ивэл инээлдэ юунд уурлаад байгаа юунд гуниглаад байгаа гэдэг тэр хүнд ямар нэгэн зүйл болохгүй байсан учраас л тэр сэтгэл хөдлөл мэдрэмж нь гадагшлаад тэр нь царайны хувирал дээр илэрж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр наад зах нь нөгөө сөрөг мэдрэмж эерэг мэдрэмжийг одоо ингээд ялгал салгалгүйгээр зөвхөн хүүхдэд эерэг мэдрэмж л байх ёстой гэдэг ийм үзэл сурталаар эцэгчүүд маань заримдаа хүүхдийнхээ сэтгэл хөдлөлийг үл тоомсорладаг. Тэгээд энэ нь маань одоо нөгөө хичнээн хүүхдээ бид нар маш одоо мундаг хүмүүжлтэй том сургуульттай сургаад боловсралтай болгосон ч гэсэн хүүхэд маань ирээдүйд нэг л тийм өөрийнхөө сэтгэл хөдлөл мэдрэмжийг гатагшлуулж чаддаггүй зовлон одоо бэрхшээл тохиолдсон үе тэрийг одоо даван туулах чадвар сул тийм боловсралтай ч гэсэн өөрийгөө илэрхийлэх тийм ээ өөрийгөө одоо сэтгэл зүйн хувьд одоо эрүүл байх гэдэг ч юм уу амжилттай байх тэр зүйлүүд нь ерөөхдөө жоохон хумигдсан бусадтай одоо сайхан ярилцаж чаддаггүй харилцаж чаддаггүй төрөмгийн одоо ууртай дотроо байгаа зүйлийг нэг гадагшлуулж чаддаггүй хүн чинь дотроо хадгалаад байхаар ингээд дэлбэрдэг ууралдаг тий гих мэдчлэн харилцааны одоо асуудалтай болох ч юм уу энэ болгоно нь буцаад нөгөө сурсан мэдсэн мэдлэг чадвар тий хийсэн бүтээсэн зүйлийг нь дандаа дарж идэг татдаг тий дараас нь татдаг ийм болох одоо магадaltaй. Тэгэхээр хамгийн түрүүнд л нөгөө эцэгчүүдтэй баг гэлтгүү те тэр болгоныг нь хүлээн зөвшөөрч те хүүхдтэйгээ ярилцаж харилцаж сонсож хүүхдтэй маш сайн ажиглаж тэгээд одоо хамгийн гол нь маш их цагийг зарцуулах те хамтал байна гэдэг өөрөө айгуу том хөрөнгө оруулалт юм аа л гэж бас хэлмээрээ. За маш гоё хариултаа. Үнэхээр одоо нөгөө хүүхд яг л тэгдэг шүү дээ. Манай хүүч одоос 8 сартай. Яг л нөгөө ааш нэгтчихэд гэл би яас тэгээд байдаг аахгүй заримдаа ингээл амар аашлагаар. Гэтэ бас ингээл янз бүрийн уушаал бас нэрэл хүүхдийнхаа энэ илэрхийлж байгаа юмыг нь ойлгоё те. Одоо үнэхээр яриад байгаа бол яагаад юу нь болохгүй юм гэдгийг ярилцъя. Хичнээн нөгөө хэлж илэрхийлж чадахгүй байгаа ч гэсэн тэд нар чи яг заагаад байгаа байхгүй тий дургүй юм одоо аль хаана юм гэхээр очиод дагуулчиход энийг заадаг ч юм уу. Тэгэхээр яг ээжүүд маань ч гэсэн яг саяны зүйлээс бас ойлгоо тий хүүхдүүдтэй аягүй сайн ярилцаасаа гэж бас хүсмээрээ. За одоо нэг ийм юм яриаг би аягүй их сонссоо. Одоо нөгөө манай хүүч 2 хүрэх гээд байгаа болохоор 2 настай болол нөгөө хүүхд хийлд ороод нэг бүх юмыг би тий би чадна байж би гээл одоо юу гэдэг хоолойч би хувцаач би чадахгүй ээжэж бараг шал угаах гал би гэдэг. Тэгээ манай нэг найз гэж хэлчихсэн ах гадуур аваад явжсэн чинь бүр би тэгнэ гэж ойрлоод тэгээ би бүр ингээ яаж жаргах гээд харагдаж чаддгүй бүр амар чарлаад гэсэн чинь хүмүүс над руу айгүй муухай хараад бараг хүүхдээ энэ зодоод байна уу гэсэн шиг хараад би бүр амар ичлээ надад амар хэцээлээ гэж ярьжсэн. Тэгэхээр яг тэр хүүхдийн тэр нэг би те гэж байгаа үе. За магадгүй бүр ингээд үнэхээр тесэрч ууралж байгаа үед хүүхд дээр нь яг яаж харах юм бэ? За яг хоо ер нь бол нөгөө хүүхдийн насны л онцлог гэж бас байдаг те одоо яг нөгөө 2-оос тэр тусмаа 3 нас гэдэг чи яг хүүхдийн нөгөө бие төвтөө буюу яг одоо нөгөө өөрийнхөө байх өөрийгөө илүү одоо нөгөө олж авч байгаа тэр үе шүү дээ те. Тэгэхээр ер нь бол одоо юу гэдээмдээ янз янзын л нөгөө эцэгчүүдийн хувьд бол янз янзын аргаар илэрхийлдэг. Одоо миний хувьд ч гэсэн яг тийм зүйлүүдээс яг тохиромж нөгөө дэлгүүрт ороод анх одоо би нөгөө манайх EQ Kids гэдэг төслийнхөө хүрээнд нэг ном гаргасан. Тэгээд тэр ном маань болохоор Бүүбийн номын 2 мэдрэмжүүдтэйгээ танилцсан нь гэдэг ном байдаг байхгүй. Тэгээд тэр номны дүр дээр бол би яг нөгөө анхны кейсийг нь нөгөө дэлгүүрт ороод
дэлгүүрт ороод нөгөө нэг юу яаж байгаа тоглоом авъя гэд орилж байгаа хүүхдийн тийм дүрийг одоо гаргаж өгч энэ одоо уур бухимдал те ээжтэй гомцсон гомдол те хашгирч тэр дэлгүүрт дэвцэж байгаа тэр хүүхдийн дүрээр гаргаж ирэх тэр одоо санааг гаргаж ирсэн. Тэгээ энэ бас нэг өөрийнхөө хүүхддээрээ л жишээ авч ерөөхдөө гаргаж ирсэн юм л да. Тэгээд яагаад гэхээр яг ийм тохиолдол айгүй их байдаг. Тэгээд энэ бол маш хэцүү л үйл дээ. Эцэгчүүдийн хувьд ч гэсэн нөгөө хүүхэд нь ингээл дэлгүүр ташрал хүмүүс рүү хараад нөгөө хүүхдээ нэг болооч гээл те айгүй хэцүү нөхцөл байдал таардаг. Тэгээд яг гоо энэ номон дээр ч гэсэн айгүй хөөрхөн тэрийг гаргаж өгсөн байдаг. Тэгээд бид нар нөгөө нэг хүүхдээ ойрлоод өөрийнхөө байгаад ингэх үед нь дандаа л нэг ийм яг тухайн цаг мөчтөр айгу фокуслаад байдаг. Одоо жишээлбэл чи болоо чи чамд энэ машин байгаа штэ. Энийг дахиж авч яах гээд байгаа юм ч юм уу те. Эсвэл одоо ээж мөнгө авахгүй байна ч юм уу. Эсвэл яг л тэр цаг хугацаан дээр илүү фокуслаад бити уйлаад бити хашгираад гэл ингээл тэр үе дээр ингээд идэв. Тэр хүүхэд яг тэр үед л бүхэл зүйлийг тэрийг бол сонсохчгүй те. Тэгэхээр улам тэр үеийг дэврээж өгөөд нэгсэндээ байгаад байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр яг уу гэхээр аль болох нөгөө хүүхэдтэй бид нар одоо санаа бодлыг нь өөр тийшээгээ одоо хандуулах хэрэгтэй болж байгаа юм л да. Тэгэхээр юу гэх үгээр за одоо юу гэдэг нэг тоглоом аавна гэж хашгирч ирсэн болвол чамд яг ийм машин одоо тийм ер нь бол байдаг шүү дээ тийм яг ижлэхэн төрлийн юм айгүйх аавна гэдэг чамд одоо нөгөө топт чинь ч юм уу эсвэл нөгөө топт бол машин болдог топт чинь гэрт чинь байгаа шүү дээ хоёулаа одоо очиод тэргээр тоглох уу тийм тоглох уу уралдаж тоглох уу би тэрийг наавь би шарыг наавь би улааны наавь гэдэг ч юм ингээд яриад тэгэхээр нөгөө хүүхч ингээд бүр шал өөр тийшээ хандаад нүүн тэр тоглоом бүр харин ч нөгөө гоё гэрлүүгөө очиод тэртээ байгаа тоглоомоо санаад тий ингээд тоглохыг боддог. Гэтэл биднээс нөгөө яг томчууд бид нарыг дэлгүүр дотор ороод нэг юм хувцас авахгүй л ихэнх тохиолдолд нэг бас л нэг өөрт байдаг нэг төрлийн хувцаа л харцсан зогсож идэг. Гэтэл яг тухайн үед биднэрт чамд яг ийм парлажтай байдаг штэ гэж нэг найз хэлдэг ч юм уу тий. Чамд яг ийм өнгөтэй тэр чин тэрэн дээр айгүй гоё харагдчихсэн гэвэл тийм ээ штэ. За би тэрийг очиод өмсөе гэдэг ч юм уу тий. Яг тэгээ болдог штэ тий. Яг тэрнтэй адилхан нэг осондоо сэтгэл 100% нөгөө нэг фокуслаад байгаа зүйлээс нь холдуулаад одоо өөр зүйл рүү фокуслаад одоо өөр зүйл рүү анхаарлыг нь хандуулнаа л гэсэн үг юм л та. Ингээд эрэнгүүт хүүхэд за харин тийм штэ тий гэдэг ч юм уу. Эсвэл одоо юу гэдэг нөгөө машин дотор ингээд ихэнх тохиолдолд бид нар ингээл машин төвжрээд ч юм уу хоол замд явж идэл хүүхэд ингээл аман цангаад байна, ус уумаар байна, ундаа уумаар байна гэл ингээл ашгардаг штэ. Тэгэл бага насны хүүхэд бол ус байхгүй, ундаа байхгүй гэд хэлэхэд бол тэр болгон ойлгохгүй тэрийг хүлээж авахчгүй би цангаад байна, би ам цангаад байна гэл хашгаал уйлдаг. Энэ нөхцөлд бол бас л бид нар нөгөө ус байхгүй гэд ингээд нөгөө усан дээр л нөгөө фокуслаад байдаг. Тэгэнгүүт уух юм байхгүй би чамд хаанаас авч өгөх юм те энэ хол замд ингээ явж ах би хаанаас авч өгөх гэхээр нөгөө хүүхдийн сэтгэл зүйд ингээд ус байхгүй гэж бодох тусам улам цангаал ингээд байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр буцаагаад яах вэ гэхээр одоо юу гэдэг чи ямар одоо ундаан дуртай юм ч юм уу те ямар төрлийн ундаан дуртай алимтад дуртай мó одоо тортод дуртай мó аннастад дуртай мó юу гэдэг те нөгөө Джеймс Мэмс яриад тэгэл нөгөө эртээд гой хойлоо гой нөгөө ундаа уужсэн санжин нуу манж нөгөө гэл ингээ яриад хаа нөгөө хүүхч чинь бараг ингээд нөгөө аман цанхаа мартаад аль хэдийн юм ууцсан юм шиг нөгөө мэдрэмж ингээд төрөөд инээгээд яриад тэр үедээ ингээд сатаардаг. Тэгэхээр бид нар нөгөө эцэгчүүд тухайн зүйл дээр айл бол анхаарлыг төвлөрүүлэхгүйгээр тэр төвлөрөлтөөс нь одоо гаргаж өөр юм руу хандуулаад тэгээд одоо асуудлыг шийдэх ийм арга зам бол их зүгээр байдаг. Тэгэхээр эцэгчүүдээс зориулаад бас тийм санаа өгөх байдлаар тэр номыг анх гаргаж ирсэн. Тэгээд ер нь ингээд улбаалаад бодох юм бол маш олон одоо зүйл дээр ингээд янз янзын санаа гаргаад эцэгчүүд маань бас асуудлаа шийдэх боломжтой байгаа. За сая Equi Kids-ийн ном гэж та ярьлаа шүү дээ. Тэгэхээр Equi Kids дээр ер нь ямар төрлийн номнууд бас байна та энд бас авчирсан байна тий. Эндээс танилцуулбал. За. Тэгээд яг би тэгэд бол анх ингэж Equi Kids төслээс анх санаачилсан зүйл маань болохоор
яг л одоо нөгөө нэг бид нар EQ гэдэг хичээл буюу сэтгэл хөдлөл нийгэм шүүн чадварыг одоо өөрсдийнхөө цэцэрлэг дээр хэрэгжүүлээ эхэлсэн. За тэгээ хэрэгжүүлээд ингээд явж байгаа явцад бол маш их тийм гарын авлага тэ хүүхдэд яг нөгөө одоо баяр баясгалан гэж юу юм тэ гуниг гэж юу юм уур гэж юу юм айдас гэж юу юм ингээд нөгөө мэдрэмжүүдийг ингээд танилцуулах хэрэгцээ маш их гарсан. Тэгээд нөгөөдгөө танилцуулах гэхээр эдгээр чинь өөрөө юу штэ одоо хийсвэр зүйлүүд штэ те ямар ч тийм нөгөө биет юм байхгүй уур гэхээр нөгөө ууралж үзүүлэх ч юм уу те яг биетээр л үзүүлэхгүй л болвол нөгөө тэрийг ингээд төсөөлж тэр хүүхэд маань харах тийм зүйл байхгүй. Тэгээ анх болвол за ямар ч байсан ингээд ийм дүр бүтээх хэрэгтэй юм байна. Хүүхдийн хайртай тэр нөгөө фантастик сэтгэлгээ буюу одоо төсөөллийн те уран төсөөлөл, уран зөгнөлийн тэр ертөнцид нь бид нар тохируулсан юм одоо дөрүүд бүтээх хэрэгтэй байна гэдэг ийм хөөрхөн 5 дүр бүтээсэн. Тийм хөөрхөн дөрүүд байдаг. За тэгээд тэр дүрээрээ ингээд хичээлээ бас нөгөө хүүхдүүд дээрээ тестлүүлээд, хичээлээ зааж эхлээд явахаар бид нар чинь цэцэрлэгдээ нэг 100 орчмол хүүхд манад явдаг. Тэгэхээр маш олон хүүхдүүд бас энэ хэрэгцээ шаардлага байгаа тий. Олон мянган хүүхэд Монголын яг одоо өнцөг болон бүрт байгаа хүүхдүүдэд бас ядаж нөгөө нэг хөтөлбөрөөрөө биш юмаа гэхэд номороо дамжуулаад бас тий яг энэ талын одоо мэдлэг мэдээллийг олгох юмсан гэдэг үгнээс бол EQ Kids дээр юм номнууд гаргаж эхэлсэн. Тэгээ би харин сая тэр номоо бас авчирхаа мартсан байна. Тийм тэгээд ер нь бол уур гэж юу юм гуниг гэж юу юм те бид нар айсан үедээ айцаа хэрхэн даван дуулах юм те ууралсан үедээ яаж хэрхэн тайвширх юм. Тэгээ энийг бол цэцэрлэгт бол цэцэрлэг болгоно л би одоо заагаасаа гэж хүсдэг. Тэгээд наад цэцэрлэгт бол бага наснаас бүр ингээд EQ чадрыг суулгах сургалтууд 2 наснаас эхлээл заадаг. Тэгээд энд яадаг вэ гэхээр нөгөө нэг ууралсан үедээ ингээд аягүй сайхан гүнзгий амьсгал авах хэвээр. Тэгээд 1-ээс 10 хүртэл тоолоороо гэдэг. Энэ нь яг л нөгөө хүүхдийн шүдээ угаах гэдэгтэй яг тийм адилхан дадал зуршил тийм болох гэж бид нэр зорддог. Тэгээд ирэхээр нөгөө манай хүүхдүүд аягүй хөөрхөн одоо ингээд номыг маань ч гэсэн авсан хүүхдүүд бас хэлдэг байгаа. Тэгэл нөгөө ээж аавдаа гомдсон үедээ ээжээ та миний хайрын саксыг хоосолчлоо гэнтэр гэж мэгж хэлдэг. Тэгээд одоо ээжээ та одоо таны аз жаргалын саксыг би дүүргээд өгье гэж тэрвэрдэг ч юм уу те ээжигээ гунигалсныг тэр хүүхд анзаарч байна гэсэн үг байхгүй юу. Нөгөө талаасаа өөрөө одоо өөрийгөө илэрхийлэхдээ би танд гомдсоноо гомдж гинэ гэдгээ бас илэрхийлэхдээ тэгж илэрхийлэх жишээний тэгээ ууралсан үедээ одоо эд зүйл гэмтээхгүй өөрийгөө гэмтээхгүй бусдыг гэмтээхгүй муухай үг хэлэхгүй гэдэг ингээд нэг уурын дүрэн байдаг байхгүй. Тэгэнгүүт нөгөө хүүхдүүд маань ууралсан үедээ яах вүлээ гэл ингээд бусдыг гэмтээхгүй өөрийгөө гэмтээхгүй гэл ингээд нөгөөтгөө хэлээл тэгэл муухай үг хэлэхгүй энэ нь ингээд нэгсэндээ байнга өөрт нь ингээд санагдаж бодогдож ингээд яваад ирэхээр сүүлдээ тэр хүүхэд маань 20 жилийн дараа нөгөө том нас биеийн түрэхээр ухамсарт сэтгэлгээнд нь нөгөө далд ухамсарт нь те аль хэдийн суучсан би одоо ууралсан ч гэсэн хүн гэмтээж болохгүй шүү те муухай үг хэлж болохгүй шүү гэдэг ч юм уу ийм талаасаа ингээд нөгөө өөр хүмүүжигдээ явж байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ талын одоо номыг гаргаж бас олон хүүхдэд хүргэе гэсэн юм зорилготой. Тэгээд EQ Kids 5 зурвал ном маань бол энэ тал дээр маш хөөрхөн контенттэй байдаг. За тэгээд бид нар энэ жилийн хувьд болохоор бас нэг юм хөөрхөн номыг ингээд орчуулан хэвлэлтээс гаргаж байгаа. Тэгээд маш урт хугацаанд бас судалсны үндсэн дээр бас яг олон улсад те одоо айгуу сайн борлуулалттай бестселлер те тэр тусмаа яг одоо сэтгэл хөдлөл нийгэмшгүй одоо чадварыг суулгах тийм ном одоо хаана байна. Тэгээ олон улс дахинд хүүхдүүд уншдаг энэ эцэг эхчүүдээс өндөр үнэлгээ авсан ном гэж судалж агаад Австралийн зохиолч Jane Sanders гэдэг одоо зохиолчийн 5 номыг ингээд орчуулж гаргасан байгаа манай хүмүүс. Тэгээ энэ сэтгэлийн хатын тухай одоо сэтгэлийн хат гэхээр л амар юм том юм боддог те нөгөө хүмүүс чинь том хүмүүст л зориулсан үг юм шиг. Яах бас энэ номны нэрийг яг англи нэр нь resilience гэдэг нэртэй. Тэгээд орчуулад яг одоо хичээнгүй байдал, тууштай байдал, зориг төвчээр тэгээд одоо ийм утгатай өгнөд тахгүй. Тэгэнгүүт яг зориг төвчээр гэхээр бас биш. Яг нөгөө хичээнгүй тууштай байдал гэхээр биш. Яг бодоод үцхээр ингээд бэрхшээл зовлон гэдэг
даван туулаад босоод ирдэг. Өөрөө хэд ч удаа одоо унсан байсан босоод ирэх тийм сэтгэлийн хаттын чадварыг нэрлээд байгаа. Тэгээд энэ дээр нэг их хөөрхөн одоо эцэг эхчүүд зориулсан хэсэгтээ эцэг эхчүүд маань номоо уншихдаа зүгээр нь ингээд ингэсэн гинэ тэгсэн гинэ гэд ингээд уншаад ачихгүй одоо нөгөө хуудас болгонд нь зориулсан юм одоо хэсэгтээ одоо ингээд жишээлх юм бол 6-аас 7 дугаар нүрийг уншихтаа хүүхдээсээ ингэж асуугаарай. Тэдгээр хуудсыг уншихтаа тэгж асуугаарай гэхэлтэй. Тэгээд ийм зөвлөгөөний хэсэгтээ хөөрхөн номнуудыг гаргасан байгаа. Тэгээд зарим хүүхдүүдийн хувьд одоо жишээлбэл санаа айгүй их зовоо мэдгүй тий түгшдэг, айдаг тийм хүүхдүүд айгүй их байдаг. Тэгэхээр тэр хүүхдүүдэд энэ номоор хэрхэн санаа зовнолоо даван туулах вэ тий. За энэ бол одоо супер хүч гэдэг хүүхдүүд болгоно л нөгөө супер хүч гэдэг зүйлд итгэдэг. Тэгэхээр өөртөө итгэх итгэл, өсөх сэтгэлгээ буюу growth mindset гэж ярьдаг тийм нэг хайрцагт баригдахгүй сэтгэлгээ, хөрвөх чадвар тийм энэ болгоныг одоо бий болгох, өөртөө итгэх итгэлийг нөгөө хүүхдэд өгдөг. Зураг зурх гэдэг хүртэл хүүхдийн хувьд бол одоо супер хүч байгаа байхгүй одоо миний хүүхэд болгон бүгдийг хийж чадах албагүй. Гэхдээ хүүхэд болгонд ямар нэгэн чаддаг зүйл байдаг. Тэгэхээр зураг зурах чиний супер хүч байж болно, дуу дуулах чиний супер хүч байж болно. Одоо спорт урлаг чиний одоо супер хүч байж болно. Гэт ингээд явангууд хүүхдтэйгээ ярилцах явцдаа, үлгэрээ уншиж өгөх явцдаа нөгөө хүүхдийнхээ супер хүч нь юу юм бэ те. Тэгээд тэнгүүтээ чи тэрэндээ айгуу сайн штэ. Чи айгуу гоё зурдаг штэ. Чи тэр нарыг одоо айгуу гоё өнгөтэй зурсан байсан. Тэр уулыг чи ингэж зурсан байсан гэд хүүхдтэйгээ ярилцах үед хүүхдэд нэгсэндээ өөртөө итгэл хэмжээтэй. Бид нар яадаг вүлээ яг л адилхан ерөөсөө хүүхэд том хүн гэдэг ийм ойлголт ерөөсөө тусдаа байдаггүй те. Хүн гэдэг л ойлголт байдаг те. Яг л зөв. Тэнгүүд одоо нэгсэндээ бид нар яадаг вүлээ ингээд намайг хэрвээ магтаад те чи тэрийг чи хийж чадлаа штэ алдаас ороо гэл ингээд би ямар гоё баярлах уу те. Сэтгэл нэг л гоё болоо. Би хийж чадсандаа баярлаад одоо тэр урамшаад дахиад дараагийнхаа хийхийг хүсдэг тийм үү. Тэгвэл яг адилхан хүүхдийн хувьд бол заавал тийм том зүйл байх албагүй. Тэр зураг зурсан үйлдэлийг нь л урамшуулхад те. Чи найздаа одоо юу гэдэг сая найзгаа чи гомдоочоод уучлаарай гэж одоо хэлсэн шүү дээ те. Тэр үнэхээр сайн байлаа те. Би чамайг уучлахгүй миний хүүхд одоо уучлахгүй гэсэн үед би маш их баярлжээ гэдэг ч юм уу ингээд хүүхдийнхээ тэр уучлахгүй гэсний ч юм уу те. Эсвэл баярлаа гэж хэлсний ч юм уу ингээд урамшуулаад байхаар хүүхд маань за би ингэж хэлэх ёстой юм байна те. Би цаашдаа ингээд найзаас уучлахгүй хэвээр байна гэдэг улам тэр одоо хийсэн үйлдэлтэй урамшаад ингээд цаашаа өөртөө итгэлээч аваад хийх ёстой одоо зөв буруу зөвлөж ангилаад явдаг. Гэтэл бид нар эцэгчүүд ихийг тохиолдол нөгөө тэр нь буруу энэ нь зөв гэд ингээд орхичдаг. Тэгээ нэг осондоо одоо нөгөө айгу бид нар ч одоо ээж аав болоход дор хаяжл 20 хэдэн настай л ээж аав болж байгаа шүү дээ. Тэгээ 20 хэдэн жил 30 хэдэн жил одоо юу яасан туршлага те бид нарт ингээ хуримтлагдсан туршлага болно болохгүй зөв буруу гэдгийг ингээ дэнсэлж авсан тэр туршлага нөгөө 3-4 настай нөхдүүдэд чинь тулгаад идэг те. Гэтэл хүүхэд нөгсөндөө тэрийг энэ болдгүй юм байна энэ болдсон байна гэд ингээд ялгаж салгаал зүгээр болдгүй гэдэг зүйлийг бүр ингээд хийхгүй орхичих биш те. Ядаж бидний хувьд болдгүй байсан байж болно шүү дээ. Тэр хүүхдийн хувьд болдог байж болно шүү дээ. Тэгэхээр тэр хүүхдэд маань нөгөө нэг тийм л одоо хохирол учруулахгүй тий. Нэгсэндээ одоо жишээлбэл энэ нэг ном дээр байгаа юм л да. Эрсдэлтэй тооцоолол гэж байгаа. Тэгэхээр нөгөө эрсдлийн тооцоолол хийж үзээ хүүхдэд маань өөрөө тийм айхтар хүнд одоо хохирол гэмтэл учруулахгүй зүйл бол хүүхдээр нь хийлгээд үзүүлэх хэрэгтэй л гэж байгаа юм л да. Одоо эндээс ширээн дээрээс өсөрч болохгүй гэл унана гэл ингэчдэг шүү дээ тий. Гэхдээ яах вэ? Тэр маань нэг тийм өндөр ширээ биш. За тэгээд дээрэс нь хүүхд маань айхтар тий унаад гэмтэх хэмжээний тийм биш байвал хамаагүй хүүхд маань өсрөөд үзэг тий магадгүй өөрөө болохгүй байна гэдгээ тэр үед мэдрэгч болно. Альсвал одоо тэр хүүхдэд маань магадгүй спортод ч юм уу те ямар нэгэн одоо тэр чадварт нь тэр маань нөлөөлнө л гэсэн үг байхгүй. Одоо нэг бичлэг яваад исэн нэг хүүхэд нэг юу газраас ингээд нөгөө юу руу
сандал руу дээшээ өсөрч гардаг шүү дээ. Тэгээ уг нь бол тэр бол ингээд ихэнх тохиолдолд унах, гэмтэх эрсдэлтэй шүү дээ. Тэгэл эцэгчүүд өсөрч болохгүй, тэндээс харайж болохгүй, томатос уу гэл ингээд идэг. Гэтэл хүүхэд маань ирээдүйд тэр маань одоо тий ямар нэгэн спортын амжилт гаргах маш том одоо зүйлийг эхлэлж байх юм билүү те. Тэгээ бас нэг юм сонирхолтой судалгаа байд юм бэлээ. Тэр нь одоо хүүхэд гэдэг 17 нас хүртлээр болохгүй үгүй чадахгүй гэдэг үгийг 150,000 удаа сонсдог. Гэтэл болно тиймээ гэдэг үгийг 5,000 удаа сонсдог гэсэн юм судалгаа байсан. Тэгээд яг л одоо бид нар яг эцэгчүүд те томчуудаас тэр болохгүй бүтгүү гэдгийг сонсоод байдаг. Тэгээ нөгөө бага насндаа хүүхдүүд чинь бүр тэр тусмаа тэр 0-аас 3, 0-аас 5 хүртлээ бүр ингээд суутан те одоо хинч байж болох тэр одоо агуу хүмүүс байж идэг. Гэтэл нөгөө нөхдүүд чи яах вэ гэхээр бид нар ингээд болохгүй штэ тэрхэн штэ ингэн штэ гэд ингэсээр байгаа тэр нөгөө агуу байдал нь зүгээр л хумигдаад дарагдчихдаг тийм чинь болдгүй юм байна, хийдгүй юм байна, би ингэдгүй юм байна. Тэгэхээр яг айл бол эцэгчүүд яг мэдээж нөгөө хүүхдээ санаа зовж л тэгж байгаа мэдээж л хүүхдийнхээ сайн сайхны төлөө л бид нар чинь санаа зовдөг штэ тийм. Гэхдээ айл олох тэр үгүй болохгүй гэдэг үгийг хэлхээсээ өмнө бодож үзээ, тооцоолж үзээ. Яагаад болохгүй гэж те. За хоёулаа хамт хийгээд үзье те. Тэгээ одоо жишээлх юм бол манай хүүхд ингээл нөгөө будаа асгана. Тэгээд асгаал ингээл талаар нэг ингээл болгоно. Тэгээд одоо юу гэдэг хэд хэдэн ширхэг гараад ирээ би нөгөө тоолвол үнэхээр тэр нэг будаа янз бүрийн жижиг сажиг юмтай ингээд тэрийг хүсээд байгаа бол хийлгэж үзээд хэсэг жоохон будаа гаргаж ирээд өөрөөр нь асгуулад те тэгээд буцаад тоолуулад буцаад сав руу нь хийлгүүлээд те тэгээд нэг өсөндөө тэрийг болохныг мэдрүүлэх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр нөгөө будаа асгалаа болохгүй гэдэг ч юм уу те тэгэл аваачаал далд хийждэг. Тэгэхээр яг хөтэ хүүхдийнхээ хөгжлийн төлөө ирээдүйн одоо нөгөө нэг өсөх сэтгэлгээ те илүү хүүхдээ хөгжүүлэхийн тулд жоохон ч гэсэн нэг 200 грамм ч юм уу 100 грамм будаагтай өөр зарцуулаад те асгуул хамаагүй тэгээд цэвэрлэх бол тийм амар хэцүү биш те өөрөөр нь хамаагүй цэвэрлүүл те буцаагаад ишигээ хийгээрэй ч үнийг бүрчлэн тоолоод хийгээрэй ч юм уу те ингээд нэгсэндээ гэртээ байгаа ээжүүд маань ер нь эцэг эхчүүд маань бүгдээрээ л ингээд тодорхой хэмжээнд хүүхдтэй цаг зарцуулах та одоо болох тэр эрсдлийг тооцож үзээд ийм жижиг одоо зүйлийг хийх нь хүртэл хүүхдэд ингээ хөгжил болж өгд юм аа л гэж боддیں۔ Шүү дээ. За баярлалаа. За алтан сарагчдаас ми мама нэвтрүүлгийнхаа подвалк бэлгэлнэ. Баярлалаа. За энэ манай нэвтрүүлгийн подвалкагаа. За энэ болохоор манай нэвтрүүлгийн ивент тэтгэгч овоо 100% жимсний нуух шагаа шүү. За баярлалаа. Ямар гоё юм бэ. За, бодолт нь гоё цагч. За одоо манай хүү намар 2 нас хүрэх юм. Тэгээд би ер нь бол одоо намраас цэцэрлэгт өгье гэж бодод байгаа байхгүй. Тэгэхээр мэдээч миний хувьд нэг за ямар цэцэрлэг сонгох уу, юу минь харах уу, яах вэ гэл нэг одоо энэ 100-аас нэг тийм судалгааны ажил эхлэх л баг тий. Тэгэхээр яг над чиг ингээд цэцэрлэг сонголтын дээр анхаарч байгаа ээжүүдэд та зөвлөгөө өгвөл. За энэ дээр нэг ийм хэд хэдэн зүйл байд юм аа. Яг нөгөө эцэгчүүд маань ингээл мэдээж нөгөө яг энэ аягүй чухал бас сонголт шүү дээ. Би ч гэсэн бас анх том охиноо цэцэрлэгт өгөхгүй л бүрстэ бүхэл цэцэрлэгийг одоо очиж үзчихсэн. Тэгээд яг нь ер нь бол одоо ингээл нөгөө сурталчилгаа, янз янзын сурталчилгаа манайх чи ийм хөтөлбөртэй ингэдэг ийм гоё орчинтой гэдэг ингээд цэцэрлэгүүд бол явдаг. За тэнгууд эцэгчүүд маань нөгөө цэцэрлэгүүдэд аваачаал ингээд өгчдөг. Ямар ч байсан гоё юм байна, орчин нь гоё юм байна, тэ. Хүүхдэд маань одоо хэрэгтэй юм байна, хөтөлбөр нь гоё юм байна гэдэг ч юм ингээд өгчдөг. Гэтэл нэг хамгийн чухал зүйл нь юу вэ гэхээр тухайн цэцэрлэгийн философи гэдэг нэг зүйл байдаг. Философи. Одоо цэцэрлэгийг чинь нэг хүн үүсгэн байгуулж байгаа.
Тэ. За тэнгуү тэр хүн өөрийнхөө философиор буюу өөрийнхөө үзэл одоо бодлоор тэ тухайн цэцэрлэгийг ингээд төсөөлж бодснороо төлөвлөснөөрөө ашиг хийж байгаа шүү дээ тэ. Тэгэхээр тухайн цэцэрлэгийн тэр ажилчид, багш нар тэ одоо хүн болгоно тэр философи, тэр соёлын одоо нэг хэсэг нь бас байдаг гэсэн үг байхгүй. Тэнгүүд тэр байгууллагын соёлоор дамжуулаад хүүхдүүд маань бас суралцж идэг нэгсэндээ. Ингээд ирэхээр бид нар зүгээр сургууль цэцэрлэг гэдэг маань гаднаас харагдсан нэг тийм орчин ерөөсөө биш юм аа тий. Хүүхэд хаардаг зүгээр л нэг тийм төв одоо хүүхэд хаардаг үйлчилгээний төв бас биш юм аа. Энэ нь өөрөө сургуулийн өмнөх боловсрал буюу одоо бид нарын хувьд маш үнцэнтэй одоо үр хүүхдээ өгж байгаа. Тэгээд нүдний цэцгийн мэт одоо боддог тэр хүүхдээ өгж байгаа. Тэр газар юм аа тий. Тэгээд маш хөгжлийн алтан үе болох тэр одоо 0-5 наснд нь бид нар суурийн тавих гэж өгж байгаа юм аа тэ. Тэгэхээр нэгсэндээ зүгээр л нөгөө ганц хоёр хүн үзүүлэлт гэхээс илүү хамгийн түрүүнд тэр газрын философи нь юу юм бэ? Яг миний гэр бүлийн хүмүүжлийн философитой тэ тухайн цэцэрлэгийн философи өөрөө таарч гин үү тэ. Гэтэл эцэг эхчүүд маань тэр нь өөрөө ингээд зөрчилддгөөс болоод тухайн цэцэрлэг сургуулиас хит их зүйлийг бас нэгдүгürt хүсдэг. Тэгээд болохгүй байна, бүтэхгүй байна гэдэг тийм. Эсвэл одоо юу гэдэг тэр философи таарахгүйгээс болоод тийм ингээд асуудлууд ингээд нэлээд гарч ирдэг. Тэгэхээр анханасаа яг тэр судлаад тийм ямар хүмүүжил тийм төлөвшлийг миний хүүхдэд бас тийм өгөх гээд байгаа. Буцаад яг цэцэрлэг нэг юм хүмүүжил төлөвшлийн хичээл заагаал тэ одоо нөгөө сургуультаараа ингээл дамжуулаад хүүхдүүдтэйгээ өдрийн дэглэмийг бий болгоол тэ дадал зуршлыг бий болгоо яваад идэг. Гэрт нь очиод нөгөө шал өөр хүмүүжил төлөвшилтэй байх юм бол тэр хүүхд зөрчилдөх байхгүй наад захын тэ. Наад захын тэр хүүхд өдөр нь багш нэг одоо нэг юм зааж өгсөн байхад оройн ээж нь тэрийг өгөөсгдөг, аав нь тэрийг өгөөсгдөг, үгүй ингэдэггүй штэ гэдэг ийм байдал. Тэгэхээр таны гэр бүлийн хүмүүжил юу юм? Магадгүй тэр эцэг эхийн ч зөв байж болно тэ. Гэхдээ тэр цэцэрлэгийн философитой, тэр цэцэрлэгийн өгөх гээд байгаа тэр одоо боловсролын агуулмжтай эцэг эхчүүдийн маань гэр бүлийн хүмүүжил философи нь бас таарч явах хэрэгтэй гэсэн үг байхгүй. Энэ айгүй чухал. Ингэжээж нөгөө хүүхэд маань өөрөө ганцхан цэцэрлэг дээр одоо хөгжидэггүй те. Нөгөө гэр бүл эцэг их одоо асран хамгаалагч те. Тэгээд багш тэгээд одоо энэ орчин гэдэг маш олон зүйл нийлж ингээд цогц болж иж хүүхэд маань өөрөө цогц хөгжлийг бий болгож авдаг. Тэгэхээр эдгээр хүмүүс өөрөө санал нэг байх хэвээр нэгдэж явах хэвээр тэгжээж тэр хүүхэд илүү одоо тайван орчинд үзэл бодлын зөрчилгүүд тэр одоо зүйлд ингэж хамтарч ажиллана гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ ойл аюул чухал. Тэгээд мэдээж тэгээ бусад одоо хүчин зүйл юу ах юм те хоолунд тэр орчин нөхцөл гэдэг ч юм уу тэгэл багш нар гээл олон зүйлүүд байх байрлал гээл олон зүйлүүд нөлөөлөх байх. Гэхдээ энийг л илүү харж чадах юм бол одоо тий бусад нөхцлүүд бол аяндаа нөгөө болно гэдэг шиг тийм болох бол нөхцөлтэй тий. Тэгэхээр эцэгчүүд бас тэрийг хэлмээр идэв. Тэгэхгүй болохоор эцэгчүүдийн хувьд яг тийм нэг асуудлууд их тулгардаг. Жишээлх юм бол маа цэцэрлэгийн хувьд айгуу сэтгэл хөдлөл нийгэмшгүй тий. Хүүхдээ яг нийгэмшүүлэх талдаа бид нар илүү ажилдаг газар. Гэтэл эцэг эхчүүд нөгөө хүүхдээ хитрхи нөгөө ингээд тойглуулах гэдэг ч юм уу те халбагтаад амруу нь халбагдаж өгмөр байна те хувцсан дээр нь юм өөрөө уухаараа асгаад байна гэл те. Гэтэл тэр хүүхд бидний философи юу юм бэ гэхээр зөөр жишээ тэр хүүхд өөрөө асгаад ч гэсэн уудаг байх хэрэгтэй. Уухыг бид нар сургах хэрэгтэй ч юм уу те. Хоолоо өөрөө халбагдаад идэх ёстой гэдэг ч юм уу. Энэ бол нөгөөс талаас нийгэмшгүй, бие даасан байдал те. Өөрөө суралцах гэдэг ч юм уу. Энэ талын зүйл байдаг. Тэгэхээр нөгөө хитрхи нөгөө тойглуулах гад ингэдэг бас эцэгчүүд байна. Тэгэхээр энэ талаасаа бас нөгөө эцэгчүүд маань хэрвээ тийм зүйлийг өөрөө хүсэж байгаа бол арай одоо тэгж тойглох талаас нь арга хэмжээ авдаг тий гэдэг ч юм уу. Гэх мэтчлэн нэг иймэрхүү юмнууд бас байдгийг. За ойлголоо. Одоо би бас тэгэл судлах та. Юу
одоо нөгөө сургууль цэцэрлэг бас тэ цаг үеийн байдлаас болоод ингээд завсарлаад нэлээд удажлаа. Тэгээд за ер нь одоо ингээд бараг залгаачууд амралт 100-ны амралт боллоо. За намраас бас орох уугүй юу бас тухайн үедээ шийдэгдэх асуудал болчиход. Тэгэхээр энэ урт хугацаанд ээжүүд маань илүү нөгөө ачааллыг авж байгаа ахaltaа. Тэгээ ялангуяа нөгөө магадгүй бүр нялх хүүхэдтэй тэгснээ нэг цэцэрлэгийн дахиад нэг сургуулийн хүүхэдтэй ээжүүд гэвэл бүр л их ачаалтаа. Тэгээд нөгөө юм заа ихээр магадгүй амждгүү те тэгснээ за өнөөдөр ингээд өнгөрч. Тэгснээ ээж чинь нэг тэгж өнгөрөөснөө дараа нь би бас хүүдээ юм заасангүй буруу юм ичлээ гэж харамсдаг те. Тэгэхээр яг ийм асуудалтай байгаа ээжүүдэд те хүүхдүүдтэйгээ гэртээ хэрхэн зөв цагийг өнгөрүүлэх үү юу бас сонирхолтой байдлаар зааж болох талаар та хэлээ. Яг уу ер нь бол бас энэ дээр заавал одоо би түрүү хэлсэнчлэн заавал одоо айхтар ингээл нөгөө хөгжүүлээл ингээл ингэсэнгүү бас нөгөө талаасаа бас хитрхи битээд гэж өөрийгөө бас нэг зовоо гэж нөгөө хэлмээр байна. Заавал одоо сургууль сурсангүй учраас л одоо хичээл цэцэрлэгт явахгүй болохоор ингээ хүүхэд маань хоцорчлоо энэ дээрээ маш олон юм санаа зовсараад өөрөө нөгөө стресстэй яг буцаад өөр хүүхдтэйгээ харилцаанд ч гэсэн юм хэцүү байдал үүсдэг. Тэгэхээр нөгөө талаасаа хүүхдүүдтэйгээ зүгээр энгийн л зүйл болгоно л бидний эргэн тойронтой хөгжил байж байдаг. Хүүхдтэйгээ хамт гурил зураал нэг юм талах барьдаг ч юм уу төмс ногоо арилгаа салаат хийдэг ч юм уу зүгээр л гэрээ сайхан цэцлээд бүгдээрээ нэг одоо магадгүй нэг өдөр кон маридад ч юм уу нэг одоо эмх цэцтэйгээд хувцснуудаа нэг цэцэлдэг ч юм уу гих мэдчлэнгээ зүгээр өдөр тутмын энэ зүйл өөрөө хүүхдэд маш гоё одоо тэр зөв мэдрэмжийг өгдөг. Нөгөө талаас хүүхд маань тэр зүйлд суралцж л байдаг гэсэн үг байхгүй. Тэгэхээр буцаал нөгөө ингээл нэг л бичих заастай хойлолтол хүүхд нөгөө нэг юм бичсэнгүү ингэсэнгүү гэдэг юмд бас нэг хит их санаа зовох бас хэрэггүй. Ийм цаг хугацаа бас бид нар тэр болгонд бас олдоод байхгүй. Гэхдээ мэдээж бас тодорхой хэмжээнд хэрвээ тэдгээр зүйлийг хийгээд ч гэсэн цаг зав гараад байгаа бол мэдээж хүүхдүүдтэй одоо ном уншиж өгөх ярилцах илүү одоо зарим ээжүүдийн хувьд ч гэсэн одоо сонсоход аюугийн цаг хугацаанд хүүхдээ аягүй сайн ойлгож гинөө анзаарж гинэ гэдэг зүйлийг бас их ярьж илээ. Тэгэхээр нөгөө өсвөр насны хүүхдтэйгээ ч юм уу ойлголцдгүй байсан хүмүүс хүүхдтэйгээ тэрийг ярилцах тийм боломж нь одоо сая цаг хугацаанд гарч ирж байна гэдэг ч юм уу гэх мэтчлэн ийм насны онцлогтод тохирсон одоо байдлаар хүүхдтэйгээ харилцах тэр тусмаа яг миний зүгээр загтаг юм ер нь бол хүүхдтэй айл болох тус бүрт нэг 20 минутыг ч гэсэн өдөр болгон гаргахыг хичээх хэрэгтэй юм шиг санагддаг. Яагаад гэвэл насны онцлогтой одоо хүүхдүүд маань насны одоо онцлогтой хэрэгцээ гэж байдаг гэтэл бүгдэнд нь нийлүүлээл бүгдээрээ нийлээл нэг юм хийгээд байх биш. Тэр нэг өсвөр насны хүүхдтэй 20 минутыг тусдан зарцуулж ярилцах. Бага насны хүүхдтэй 20 минут зарцуулж хамтдаа лего тоглоомоор ч юм уу эсвэл зураг зурхт нь ч юм уу хамт байгаад ингээд тэр хүүхдтэйгээ ярилцаж тоглох нь тэр хүүхдэд одоо хэрэгцээг нь хангах сэтгэл зүйн болоод одоо хамт байх тэр хэрэгцээг хангаж байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр тухайн хүүхдтэй ном унших сонирхолтой хүүхдтэй номыг унших хамт тогломоор байгаатаа хамт тоглол ярилцмаар байгаатаа ярилцах энэ л өөрөө эцэг эхчүүдийн хувьд маш том одоо хэрэгцээ гэж маш том одоо хүүхдтэй оруулж байгаа хөрөнгө оруулалт гэж боддог. Тэгээ яг хөө мэдээж яг одоо Монголд тэр тусмаа яг одоо энэ home schooling гэж одоо ярьдсан да Монголд болохоор гэрээр одоо боловсрал олгох тэр зүйл их дутагдaltaй одоо анзаарагдлаа сая карантины үеэр бид нар урд нь ч гэсэн их анзаардгүй л байж л бүгдээрээ л сургууль цэцэрлэг дугуйлан сургалтын төвл гээл ингээл болчдөг гадуур гараал хүүхдүүдтэй хичээлийн дараа тэрэн дэнд гээл ингээл бас нэлээд олон тийм юм байдаг болохоор гэтэл яг одоо сая ингээл бүх зүйл хаагдаал тоглоомын төв хаагдаал сургалтын төвүүд хаагдаал бүх зүйл хаагдсны дараа дэлгүүр ороод би ч гэсэн ялгаагүй хүүхдтэй нэг ном авчий гээл ингээд ерөөсөө олигтой бас нэг тийм гоё ном сэтгэл дасгалын ажлын номнууд ч юм уу яг ингээ хүүхдийн сонирхлыг өгдөөсөн тэр зураг тэр одоо номон дээр одоо юу гэдэг дөрүүд гэдэг ч юм уу зурагт хуудсууд гэл эдгээр нь яг хүүхдийн сонирхлыг татахгүй бас байгаа даахгүй. Тэнгүүд аль одоо машинтай, динозавртай гэл сонирхдаг айл бол бүгдийг ингээл аваад очиход чинь бас дотроос нь
зарим нь л хийх жишээтэй, зарим нь бол бүгдийн тоохгүй байх жишээ. Гэх мэтчлэн ийм зүйл бол бас их ховор юм байна. Тэгээд тэрнээс болоод эцэгчүүд бас давхар хэрхэн одоо хүүхдтэйгээ ажиллах уу гэдэг тийм одоо заавар зөвлөгөө гэдэг зүйл байхгүй. Нөгөө тэлээ хичээлгээд хичээлүүд гараад байгаа боловч нөгөө л эцэгчүүд маань хэрхэн тэрийг хүүхдтэйгээ хамт хийх үү гэдэг ойлголт байхгүй. Зургтын өмнө л хүүхдтэй нэг сандал ширээ тавиад суулгаад болоо гэсэн тийм ойлголттой тий. Тэгэхээр энэ талын зүйл бас яг боловсролын салбарт их дутагдж байгаа юм байна гэдгийг ерөөхдөө олж харсан. Тэгээд бас бид нар тэр өөрсдийнхөө хэмжээнд бас нэг юм гэртээ хийх одоо зүйлүүдийг бол бас гаргасан байгаа. Зүгээр ч бас суусангүй. Тийм тэгээ одоо жишээлх юм бол энэ ингээд гэртээ хийх шинжлэх ухааны туршилт гэдэг яг одоо Nature Scientist маань карантины хугацаанд бас хаагдсан байгаа даа. Тэгэхээр одоо жишээлбэл хүүхдүүд маань энэ гэртээ их вакциныг аваад тэгээд ингээ 3 төрөлтөө ерөөхдөө гарсан. Тэгээд спа слайм хөгжилтэй хийм гэдэг. Тэгээд дотор нь нөгөө хүүхдүүдтэй зориулж ингээд бүгднгийн савлаад ингээ гаргасан байгаа. Тийм заавартайгаа байгаа гэсэн. Тэгээд энэ бол хүүхдүүдэд маань маш их хөргөн таалагдж байгаа. Нөгөө шинжлэх ухааны хичээллэл нэгсэндээ гэртээ хийчихэж байна гэсэн үг байхгүй. Тэгээд ингээд нөгөө савлаад энэ хэсэг дээр нь ингээд нөгөө зааврыг нь бичээд тэгээд дотор нь орох буудаг юу эдийн те хэрэгслүүдийг одоо энэ жишээлх юм бол уруул өнгөлөгч хийдэг. Тэгэхээр хүүхд өөрөө нөгөө уруул өнгөлөгч буюу гоо сахны бүтээгдэхүүнээ өөрөө ингээд хийнэ гэсэн үг байхгүй. Тэгээд ингээд ерөөхдөө савлаад одоо ванны давс хийхсээд ч юм уу те. Энэ нь болохоор савн хийх гэдэг, хатуу савн хийх гэдэг. Тэгээд нөгөө хүүхд маань ингээд өөрөө хийнэ гэдэг маань яг хөө бид нар нөгөө нэг худалдаж аваад ингээд хүүхдтэй янз бүрийн тоглоом бэлэн зүйл өгчдөг. Гэтэл хүүхэд өөрөө хийсэн бүтээсэн зүйл маш гоё үн цэнтэй ханддаг. Тэндээсээ бас маш их зүйлийг бас суралцж идэг тий. Юмны үн цэнийг ч гэсэн ойлгож мэдэрдэг. Тэгээд хүүхдүүд маань өөрөө хийсэн байны давсандаа нөгөө орж нөгөө усандаа ороход бүр амар гоё байна гэж. Тэгээд өөртөө хийсэн савангаараа бас нөгөө гараа угаана гэдэг ч юм уу тий. Тэгээд энэ нь бол өөрөө хүүхдээ нөгөө сурах сэтлийг л илүү төрүүлж лаам л да. Тэгээд багаасаа бүр юм бага наснаасаа тийм сэтэл авсан хүүхдүүд би юу ч хийж чадах юм байна те. Энэ нөгөө худалдаад авдаг тэр дэлгүүрт зардаг тэр саванг би өөрөө хийж байгаа юм чинь ирээдүйд би те юу ч хийж бас чадах юм байна гэдэг итгэлийг бас авдаг. Тэгэхээр энэ талаас энэ юу Nature Scientist бас их гоё зүйл учраас бас бид Монголд оруулж ирсэн байгаа даа. Тэгээ энийг нэг ийм хүрхэн юм хийсэн. Тэгээ энэ бас нэг ийм EQ Kids төслийнхээ хүрээнд бас яг ингээд нөгөө хүүхдүүдэд зориулсан нэг юм яг 5-6 настай хүүхдүүд тэр тусмаа энэ карантины үеэр маш хурцж байгаа. Яагаад гэвэл эрхчил сургуульд орно. Гэтэл бэлтгэл ангидаа явж чадаагүй. Гэтэл бэлтгэл анги гэдэг өөрөө хүүхдийн нөгөө сургууль бэлддэг анги байхгүй. Гэтэл бэлтгэл ангидаа явж чадаагүй нийгэм шиг процесс маань бас багассан. Тэгээ эрхчил одоо шууд нөгөө цэцэрлэгтээ яваагүй нөхөр чинь шууд сургуульд очиж штэ тий. Гэтэл яг нөгөө 6 наснангууд чинь 9 сарын 1-нд ингээл баахан уйлаад телевизээр гараад бид нэр өхөөрдөөл тий. Хөөрхийдөө гэдэг гэтэл яг үнийн хэрэг дээр бас тэр нэг тийм хүүхдийг өхөөрдөөл байх тэр одоо тийм зүйл биш юм аа. Тэр бол тухайн хүүхэд маань сэтгэл зүйн хувьд те тогтворгүй бэлэн биш те. Тэр нэг сургууль гэдэг зүйлээс айсан айдастай те. Цэцэрлэг гэдэг нөгөө зүйл газар байж яснаа гинт сургуулийн орчинд ороод ирэхээр орчны ингээд өөрчлөлтөнд ороод сэтгэл зүйн хувьд одоо тогтворгүй байгаад ингээд айсандаа санаа зовсондоо гитсэн өвдөөд уйлж байгаа байхгүй. Гэтэл нөгөө эцэг эхчүүд ер нь яг телевизээр тэр зүйл ингээд 9 сарын 1-нд гарахад л хүмүүс хөөрхийдөө гээл те Facebook, social media-гаар шеэрлээл ингэдэг. Гэтэл яг тэр хүүхдүүдийг бид нар сэтгэл зүйн хувьд ч гэсэн бэлдэх ёстой гэсэн үг. Тэгэхээр энд бид нар яг нөгөө хүүхдүүдтэй тэр насны хүүхдүүд маш их өртөж байгаа. Тэр тусмаа манай цэцэрлэг гэхэд 30 гаруй одоо бэлтгэл ангийн сурагчтай байсан. Тэгээд энэ жил төгсөх хүүхдүүдтэй бас нөгөө онлайнаар сургалт ороод тэгээд энэ сургалтыг бүр ингээд цэцэрлэгийнхээ хүүхдүүдэд зориулаад тэгээд бас олон нийтэд яг ингээд зориулж
төлөвлөж гаргая гэдэг ийм сэтэлтэйгээр ингээд гаргасан. Тэгээ ийм хөөрхөн ийм дотроо одоо ингээд нөгөө нэг дуурын дүрм. Тэгээ одоо наазахын хүүхч нөгөө хичээлийн дүрм. Хичээл дээр чи нөгөө юу яахгүй штэ ярьж марж болохгүй нөгөө цэцэрлэг шиг гүйлдээд ээж болохгүй. Тэгэхээр нөгөө нэг нүдэрээ хараад чихээрээ сонсоод ам нь ярихгүй биеийн тайван зөв суугаарай гэд хүүхдэд нөгөө заагаад өгчтэй байхгүй. Тэгэхээр эн чинь нөгөө нэг чимээгүй суу гэдэг үг биш. Нөгөө хүүхдтэй ийм байдлаар илүү ойлгомжтой хүүхэд яах ёстой бэ гэдгээ илүү мэддэг. Тэгээ ийм хүүхэн гэртээ ашиглах юм поструудтай. Тэгээд энэ хөөрхөн тэгээ энэ маань өөрөө юм 24 видео хичээлтэй. Тэгээ видео хичээл нь бол нөгөө бид нар авсан хүмүүстэй юм юутай код өгчөж байгаа. Тэгээ кодороо ороод үзнэ. Бас Univision санд утахгүй тавигдана. Тэгээ ингээд нөгөө хичээл маань дотроо дүрслэх урлаг, математик гэдэг ингээд нөгөө хэл ярианы хичээл гэд бүх төрлийн ингээд хичээлтэй. Тэгээ бас нийгэмшүүн хичээл хүүхдүүд маань сургуультай ороод одоо найз нөхөдтэйгөө зөрчил маргаана хэрхэн шийдвэрлэх үү гэл. Аюу хөөрхөн ингээл одоо жишээлбэл хулганы арга, мангасын арга, шиттний арга гэд байдаг аахгүй. Тэнгүүд асуудлыг чи юуны аргаар шийдэж чинь хулган шиг дандаа зүхтаж те худлаа яар шийдэд байна уу? Мангасын арга шиг дандаа зодож, муудалцаж те айлгаж шийдэд байна уу? Эсвэл шиттний арга шиг ингээд дандаа уучлал гуугаад те асуудлыг шийдэх арга замыг олоод шиттэн шиг одоо арга замаа шийдэд байна уу? Гэх мэтчлээ ингээд нөгөө хүүхдэд ингээд аюу хөөрхөн эцэгчүүд ч гэсэн энийг ингээд чи ингэж болохгүй гэж хэлчих биш те. Хоёулаа хулганы аргаар шийдэхгүй, шиттний аргаар шийдцгээе ч юм уу те. Гэх мэтчлээ ингээд яах боломжтой. Тэгээд нэм бас хөрхөн картуудтай. Энэ картууд нь яг нөгөө сэтгэл хөдлөл мэдрэмжийг илэрхийлсэн, математик сэтгэлгээг хөгжүүлсэн гээд ийм хэл ярианы хөгжлийг дэмжсэн гээд ингээд карттай. Тэгээд бас бусад ийм хичээлийн хэрэгсэл бүхэл юм ингээд энэ дотор юм багтсан ийм сет байгаа. Тэгээд ерөнхийдөө гэртэл эцэгчүүд нь зориуллаад эцэгчүүд маань ч гэсэн энийг ингээд хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Энэ жил сургуульд орох гэж хүүхдүүдтэй бол одоо бэлтгэл ангид явуулж чадсангүй гэдэг ах юм бол таахгүй. Тэгэхээр яалтчгүй л бид нарт яг ийм хэрэгцээ айгүйх өндөр байна л гэж харагдаад байгаа. Тэгээ сая яг хөл хорионы үеэр бол хүүхдүүдийн хувьд бүр хийх юм байхгүй. Тэгээд гадаа гарч болохгүй. Дааж гарч болохгүй, олжилж болохгүй тий. Тэгээ дээрэс нь хүүхдүүдийн хувьд яг энэ нөхцөлөд яг нэг тийм айхтар юм хэцүү биш юм шиг мөртлөө яг дараа нь ингээ харахаар сэтгэл зүйн хувьд бол маш өндөр асуудлуудыг бас дагуулсан байдаг. Тэгээд би нөх 20-нд байна л гэсэн үг шүү дээ. Хичнээн нөгөө эрх дураараа гэртээ байгаа ч гэсэн хүссэн зүйлээ хийж чадахгүй байна гэдэг чинь 20-нд байгаатай адилхан. Тэгээд ер нь бол одоо Америк болоод бусад одоо хөгжингүү улс орнуудад бол бас энэ тал дээр энэ карантины үеийн одоо хүүхдийн одоо тэр стрессийг одоо бууруулах арга зам, энэ чиглэлийн сургалтууд одоо энэ хүүхдүүд чинь ингээ 9 сар шууд сургуульд орохоор бас нэг шал өөр хүлээж байгаа. Ягаад гэвэл сэтгэл зүйн хувьд бүтэн нэг жилийн хугацаанд бараг ингээ гэртээ байцсан хүүхдүүдийг шууд сургуульд орохоор хүлээж авах байдалд нь одооноос бэлтгэж эхэлж ингэж байгаа байхгүй. Тэгэхээр нэгсэндээ сэтгэл зүйн хувьд энийг бас нөгөө бэлдэх ёстой. Тэгэхээр бид нар нөгөө яг хуу гэртээ нөгөө одоо хэсэг хугацаанд яг ингээд хүүхдээ таньж мэдээд хамтарч байгаад ажил хийгээд ярилцаад ингээд байлаа штэ. Магадгүй одоо сүүлийн 3 сард энэ зуны хугацаанд хүүхдээ тодорхой хэмжээнд хичээлтэй нарай ойртуулад, баг зэрэг юм хийлгээд, бичүүлээд, уншуулад, бусад одоо хичээлтэй ойртсон одоо арга замыг хэрэглэхгүй бол хүүхд маань буцаад нөгөө шууд энэ орчноосоо ингээд тайван амгалан гэртээ ингээд тоглоал байжсэн орчноосоо дахиад нөгөө сургуулийн орчинд орчоор буцаад сэтгэл зүйн хувьд юм өөрчлөлтүүд ордог. Тэгэхээр тодорхой хэмжээнд яг амар шахтгүй маа гэхэд аажмаар ажиллаад хүүхдтэй чадах хэмжээнийх нь даалгавруудыг өгөөд явах нь бол бас хүүхдийн хөгжилд их тус нэмэртэй. За алтан сарагчтай маш их баярлалаа. Хүүхэд хүмүүжил болоод те бага насны хүүхдүүдийн боловсролын талаар маш хэрэгтэй мэдээллүүдийг ээжүүд маань өглөө. Би ч удаас мэдгүй чадахгүй те олон зүйлийн талаар мэдээлэл авлаа. Тэгээд бас дахин нэг талархах зүйл нь тэрний үе ихээр энэ карантины үед те үнэхээр энэ тулгамдж байгаа хүүхдүүдэд маань бага насны хүүхдүүд маань тулгамдж байгаа асуудлыг шийдэж өгч чадах үйс те
энэ гайхалтай зүйлсүүдийг бас хийсэнд бүр баярлалаа гэж бүр дахин хэлмээр байна. Тэгээд ажилд нь бас өшөө илүү амжилтыг хүсье. Цаашаас олон сайхан бүтээлүүдийг, олон сайхан контентуудыг тий олон сайхан тэр боловсролын гоё заагуур одоо юу гэдгийг тий тэр болгоныг Монголд авчирч сууршуулаарай тий үйлчлэгээ олгож гаргаарай гэж бас хүсмээр байна. За маш их баярлалаа. Тэгээд би ч гэсэн миний хувьд ч гэсэн айгу маш баяртай. Тэгээд яг ми мама нэвтрүүлэгт өргөдөж орсондоо маш гоё санагдсан. Надад бас үзээд ерөөхдөө анх чиний урилгыг авчаад тий нэг тийм гоё гэгээлэг тий ээж хүн талаасаа бас нөгөө талаас яг одоо хийж байгаа ээж тэгээд одоо юу гэдэг одоо ажил эрхлэгчтэй хүний хувьд ингээ хослуулсан байдлаар хийдэг нэвтрүүлэг байлээ. Тэгээд маш их таалагдсан. Тэгээд энэ оролцуулсанд маш их баярлалаа. За баярлалаа. За ингээд нэвтрүүлгийг үзсэн үзэгчдэд баярлалаа. Дараагийн дугаар хүртэл баяртай. За баяртай.